онлайнаар мөнгө олох боломжтой юу гэдэг сэдвээр дараагийн бичлэгээ үргэлжлүүлэхээр шийдсэн. За миний мэдхийн бас харж байгаагаар энэ зүгээр л яг ажилдаг схем нь аль юм бэ гэдгийг зөв өөрийнхөө л мэддэг хэмжээнд хуваалцах гэж байгаа шүү. За энийг аль хэдийн аягүй олон мэддэг ч гэж магадгүй. За нөгөө сайт таслалтай нэмэлтээр орлого олох боломж юм уу? Хамгийн ихний хуваалцах мэдээлэл нь болохоор хүргэлтийн групп байдаг. Хүргэлтийн групп дээр явгнаар хүргэлт хийж болно. Мопедоор дулаахан бахад хамгийн олон хүргэлт нэг дор хийх боломжтой нь мопед дундаг дугуугаар хүргэлт хийж байгаа хүмүүс байгаа юм шиг санагдсан. Гэхдээ маш сайн тооцоо судалгаа, ер нь төлөвлөгөө гаргаж агаад нэлээд тууштай хийхгүй бол би өнгөрсөн 100 билүү хавар илүү нэг дүү баг гимикийн тэтгэврийн зээлээр мопед ахуулсан чинь хүргэлцэн олдохгүй энэ жилүү тим кейс сонссон шүү. Тэгэхээр санхүүгийн хувьд заавал тэгж зээл аваад тахгүйгээр зүгээр юм хямдхан хуучин ундаг дугуйнуудээрээс аваад ч юм мэдхгүй нэг тиймэрхүү зөв байдлаар эхлээрэй гэж хэлмээр байна. За эхнийх нь яг энэ хажууталд би харагдахаар энэ авт ч юм уу энэ ч юм уу харагдахаар хүргэлтийн группийн мэдээлэл тавьчих. Ер нь тийм 2-3 групп байгаа. За ягаад заавал хүргэлтийн групп вэ гэхээр гэтээ сонголт байгаа шүү. Хүргэлтийн групп дээр биш UB-Cab-ийн гараас гарч хүргэлт бас амар гоё шүү. Илүү албасных нь бол илүү аль талтай найдвартай амархаа. Тэгэхгүй нөх хүргэлтийн групп дээр бас баг зэргийн төлбөр тооцооны асуудалтай тийм маргаанууд ордог. За хоёр дахь нь орчуулга. Хэрвээ таны нас хүүснээс үл хамааран та аливаа нэг гадаад хэлийг агсан дунд төвшөнд мэддэг бол түүнээс илүү төвшөнд мэддэг бол Монголын орчуулагчдын хөгжлийн холбоо гэдэг байгууллага байгаа. Би сайтын линкийг тайлбар хэсэгт оруулчихъя. Утасны дугаартай нь оруулчихъя. Та бүхэн сайт руу н ороод яаж баталгаанд орчуулгын хамгаалах авах вэ гэдэг талаар мэдээлэл авч болно. Онлайнаар орчуулга хийж болно. Заавал наачиг ажилласаа гараад гэрээс орчуулга хийгээгүй. Зүгээр нэмэлтээр орлого олох бас боломжгүй л гэж хэлсэн. Хоёрт гуравт гэвэл гурав дахь нь юу гэж болох вэ? Гурав дахь нь би юу ярих гэж хэлээ. Гурав дахь нь пэйж хөгжүүлж болно гэх юм уу? За гурав дахь дээр нь бол пэйж хөгжүүлж болно, бизнес хуудас. Тэгээ хөгжүүлэхдээ ингээд гоё категориор нь хуваагаад хөгжүүлж болно те. Бүх сонирхогчдод эсвэл юм улс төр эсвэл бизнес тухайн тэр нөгөө сонирхлын чиглэлээр нь эсвэл онлайн шопинг пэйж хөгжүүлж болно. Та өөрөө онлайн шоп хийхгүй ч гэсэн тэр чиглэлийн пэйж хөгжүүлээд бэлэн пэйж худалдаж авах сонирхолтой хүмүүст нь онлайнаар зарах боломжтой. За энэ дээр ингэжээ. За хамгийн ихний дурдсан хүргэлттэй холбоотой болон орчуулгатай холбоотой мөн энэ пэйж хөгжүүлэлттэй холбоотой асуух зүйл байвал илүү дэлгэрүүлж алхамаар нь мэдхийг хүсвэл комент үлдээгээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа.